Хоёр дахь дугаарт тавтай Морилын удаагийн дугаарт намонго орж байна. За тэгэхээр Харвардд очоод хамгийн ихэнд хийх зүйл чинь юу вэ? Хамгийн ихэнд хийх зүйл гэх юм бол хотоо аялж үзмээр байна. Америк дээрээс очиж үзэж байгааг болохоор бас MIT-д тэнцсэн нэг охины таньдаг болохоор тэр охинтой хамт явж үзмээр байна. Ер нь яагаад анх Америк явъя гэж хүсэж мөрөөдсөн юм бэ? Тэр дундаа яагаад Харвард гэж? Яа заавал Америк вэ гэхээр яг Америкийн их сургуулийн боловсролын систем нь яг liberal arts гэдэг систем надад их таалагдсан. Яг зөвхөн нэг юмд баригдах биш, яг өөрийнхөө чиглэлээсээ бус талын юмыг ч гэсэн судлах боломжтой болохоор их таалагдсан. Тийм учраас яг Америкт явъя гэж зориод тэгээд сургуулиудаа судалж аваад нэлээд хэдэн сургууль руу өргөдөл явуулсан. За, Харвардд бэлдсэн процесс шалгалтаа хэрхэн тавсан? Энэ талаараа юу вэ? Яг анх шийдчихэд ер нь бол яаж өргөдлөө өгж явуулт юм бэ гэдгийг судалж эхэлсэн. Тэгээд apply хийхийн тулд зөвхөн дүн тэгээд шалгалтын онооноос илүү бас хичээлээс гадуур үйл ажиллагаа эсээ маш чухал юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд шалгалтаа ч гэсэн цагийн тулахгүйгээр яг бүгдийг нь аль болох хараад одоо аль болох хол өгье гэж шийдээд тэгээд эхлээд айлцаасаа эхлээд өгсөн 11-р ангидаа. Бэлдэх хугацаагаа ер нь бол айгүй чөлөөтэй байхаар өгсөн гэсэн үг юм шүү. Тийм. Яг сүүлдээ бүр стресстгүй тул аль болох завтай үедээ бүх юм хийх гэжсэн. Хизэнээс эхэл яг ингээд хэдгээр ангиас эхлээ сонгоод бэлдэх хугацаагаа төлөвлөөд эхэлсэн бай. Ер нь ахлах сургуульд ороод яг ирээдүйд яах вэ гэдэг талаараа илүү нухацтай бодож эхэлсэн. Тэгээд ээж автайгаа ярилцж агаад яг Япон руу бол би нэг явмааргүй байна гэж хэлээд тэгээд Америкийг илүү зорж эхэлсэн. Хэдэн сар? Ер нь 10 дахь ангид ороод л юм болоо да. Шууд бодож эхэлсэн ба штэ ирээдүгэ. Тийм. За түрүүн хичээлээс гадуурх зүйлс чухал гэж хэллээ тийм. Тэрэн дээр яг юу хийсэн бэ? Тэрэн дээр яг юу хийсэн вэ гэхээр хичээлээс гадуурх үйл ажиллагаа гэхээр хүмүүс яг ингээд зөвхөн сайн дурын үйл ажиллагааг бодоод идэв юм шүү дээ. Тэгээд тэрнээс гадна бас клубүүд ч юм уу эсвэл тэгээд дугуулангууд их чухал юм шиг санагдсан. Тэгээд би болохоор драмын дугууланд 9-р анги 10 дахь ангидаа явцсан байсан. Тэгээд цаашдаа их сонирхолтой байсан. Тэгээд одоо сая 11-р анги 12 дахь ангидаа ахлагчаар нь ажиллаад яг драмын дугууланд их тууштай байсан. Тэгээд тэрнээс гадна гэх юм бол бас клубүүдэд хамрагддаг байсан. Шинэ Монгол дугууланд хамрагдсан. Тэгээд English клуб тасэлсэн. Тэгээд тэрнээс гадуур сайн дурынхны хөгжлийн түүгээд байгууллагад ажиллаад тэгээд ямар нэгэн ивент зохиогч юм уу тиймэрхүү үйл ажиллагаанд оролцдог байсан. Би яг 10 жилд байхад найзтайгаа нийлээд за гадаад явхад ийм сайн дурын ажил клуб чухал гэж шүүгээд шууд орж ирсэн байхгүй. Надтай адилхан юм олон хүмүүс байгаа. Тэгээ орсныхаа дараа би өөр юм анзаарсан л та. Харин чиний хувьд яг эдгээр клубуд явж эхлээд юуг анзаарсан бэ? Юу сурсан бэ? Яагаад явах ёстой гэж. Харин хүмүүс сайн дурын үйл ажиллагаа ихтэй яг ингээд зөвхөн өөрийгөө бодоод ирээдүйд надад хэрэгтэй гэж явахаасаа илүүтэйгээр тэр үедээ ороод их олон юм анзаардаг юм санагддаг. Жишээлбэл би тэр сайн дурынхны төв гэдэг газар очиод тэгээд маш олон хүмүүстэй танилцсан байхгүй. Ерөөсөө өөрөө жоохон хүмүүстэй нэг харилцдаг мөртлөө маш олон хүмүүстэй танилцаад тэгээд тэдний түүхийг бас сонсоод хамт яваад их хүчлэлтэй санагдсан. Тэгээд тэрнээс гадна бас ивент зохиосон гэж хэлсэн шүү дээ. Тэгэхэд ингээд нэг жижигхэн ивентийн цаана ямар их хүч хөдөлмөр ортыг бас ойлгосон. Тэгээд багийн ажиллагаа бас илүү сайн болсон. Тиймэрхүү юмнуудыг ойлгосон. Тэгээд яг бидний амьдралдаа жижигхэн юмнуудын цаана ер нь ямар их зүйл орт хийх анзаардаг болсон. За ингээд 10 дахь ангиас хойш ингээд бүх юмаа төлөвлөлөөд бэлдээд эхэлсэн гэсэн шүү дээ. Энэ нь бол мэдээж одоо 62 дахь анги төгсөх чинь 2 жилийн хугацаанаас өмнөөс эхлээд бэлдсэн байна. Энэ хугацаанд нэг inspiration, motivation буюу одоо чи урам зориг яг юунаас авдаг гэсэн бэ? 2 жилийн турш тасралтгүй бэлэн гэдэг бас ингээд бас дунд нь тасалдах бууж хөөхтүүд бас байдаг штэ. Чи яг ингээд яваад зорилготой хүрсэн байна. Яа чамд юу нөлөөлсөн? Юунаас урам зориг авдаг гэсэн? Бууж өгмөр санагддаг байсан үед яг бус хүмүүс чадчих би яаж чадахгүй ингэж боддог байсан. Жишээлбэл яг ингээд миний яг таньдаг байсан ч юм уу нэг сайн танихгүй ч гэсэн мэддэг байсан хүмүүс ингээд лаг сургуулиудад ороод байна. Би яагаад чаддгүй юм? Би яагаад болтгүй юм гэж боддог байсан. Тэгээд яг үнэхээр хэцүү үе бол байна штэ. Тэгээд тэр үед бол зүгээр л
хийж байгаа юм хаяал сайхан кино үздэг ч юм уу тий. Сайхан дуу сонсдог ч юм уу. Тиймэрхүү байдлаар бас чөлөө цаг өнгөрөөд өгсөн. Өөр юу дээсэн? Өөрөө чөлөө цагаараа юм. Өөр Одоо ийм багхгүй. Аха. Наа чи ингээд дээрээс Harvard apply үзээгүй ийм олон хүмүүс байгаа штэ. Ингээ Harvard тэнцэн хүмүүсийг бодохоор ингээд өдөр шин нөгөө хичээлээ гээл ингээд өгөх гэж байгаа нүд нь улааж мулаацсан. Тэгж хичээл хийдэг байсан гэж төсөөлдөг байхгүй. Яг бодит байдал нь өдөрт хэдэн цагийг хичээл зарцуулаад ер нь юу хийж яаж явж байгаад хэцтэй юм бэ. Ингээд нүдэн заавал улаагаад ядаргаанд ороод эмнэлэгт хэвтэх ёстой юм уу? Үгүй шүү дээ. Ер нь цагаал сайн төлөвлөх нь чухал талтай. Яг би нэг сайн биш л дээ. Ер нь бол би бас цагийг зөндөө тулгардаг. Тэгэл заримдаа юмнуудаа араас нь хийе явах ч байдаг. Гэтэ яг ингээд цагаа төлөвлөж чадах юм бол тэр үед бол яг ингээд нэг өөрийгөө ядраахгүйгээр болоод амар санагддаг. Яг хийх ёстой цагт нь хийх ёстой юмаа хийгээ явуучих юм бол дараа нь тэгээд суух шаардлага заавал байхгүй. Бас ингээд ухаантай ажиллах их чухал юм санагдсан. Жишээлбэл шалгалтанд бэлтжээ гэж бодъё л доо. Тэгээд нэг бодлогыг зүгээр ингээл бодоол ингээл бодсныг нь хараад суугаад байвал яг ерөөсө хөвчихгүй штэ. Яг ингээд би яг юун дээр алдаж байна, би юу болохгүй байна гэдгийг сайн анализ хийгээд тэгээд тэрэн дээрээ илүү ажиллах юм уу яг илүү яг илүү их ажиллах гэхээс илүү ухаантай ажиллах нь чухал юм шиг нь бол smart work гэдэг. Hard work-аас илүү. Тэгээ сайн хэллээ шүү дээ. Их хийхээсээ илүү тэгэхээр юуг яаж хийх вэ? Одоо энэ англи хэлний хувьд юуг хийх ёстой юм бэ? Яаж юуг? Англи хэлний хувьд болохоор би ер нь нэг амар их хүч хөдөлмөр гаргаж өрөөсөө үзээг байхгүй юу? Гэхдээ яг тэгсэн мөртлөө гайгүй байгаад тийм учир нь юу юм болоо гэж бодохоор миний хувьд яг ингээд англиар ярьсан контентуудыг амар их өдөр тутамдаа үздэг байсан болохоор юм болоо гэж бодсон. Одоо YouTube-ээр маш их юм үздэг. Тэгээд тэрийг англи дээр үздэг. Тэгээд YouTube дээр одоо жишээлбэл crash course ч юм уу тий монголоор үзчихсэн юмнуудаа англиар илүү сайн үзэх юм бол яг тэднийг ойлгож явдаг ч юм уу. Тэгээд мэдээ тэрийг бас англиар уншдаг. Тиймэрхүү байдлаар ерөнхийдөө өдөр тутамдаа хэрэглээдээс учраас. Тийм учраас ер нь хүмүүс яг зүгээр дөрөв хийгээд сухаас илүүтэйгээр бас өдөр тутамдаа хэрэглээндээ илүү оруулах нь чухал юм болов уу? Ямар YouTube-ийн сувг, ямар мэдээний сайтыг ашигладаг гэсэн бэ? Нэг 10 жилийн өмнө чинь яг үнэтэй тийм контентэд одоо мэдээний ихэд зарим нь subscribe фильтр шаарддаг шүү дээ. Гэтэл чиний хувьд юуг ашигласан бэ? Ямар YouTube-ийн channel-уудыг үзсэн бэ? YouTube дээр бол ер нь бол сонирхлоос шалтгаалаад зөндөл юм байгаа. Би яг ингээд нэр хэлж мэдэхгүй байна л да. Гэтэ надад нэг ийм бичлэгүүд байдаг хгүй юу? Ингээд яг өөр үзэл бодолтой хүмүүсийг суулгаад хооронд нь үзэл бодлыг яриулдаг. Итгэлцээ маягийн. Тэгээд яг тэрийг нэрийн санах байна. Тэр надад амар таалагддаг байсан. Тэгээд ер нь бол crash course үзсэн гэж хэлсэн. Тэгээд Khan Academy бас үзсэн. Тэгээд зүгээр бас vlog-рууд ч гэсэн заримдаа үзэхэд бас хөвчлөлтэй байдаг ч юм уу. Тэгээд мэдээний хувьд гэх юм бол би яг SAT бэлтгэж байхдаа мэдээн дээр илүү анхаарч байсан. Яагаад гэвэл надаа бас зөвлөжсэн хүмүүс тэгж хэлсэн л дээ. Яг SAT-гийн reading-д орж ирдэг материалууд яг ингээд янз бүрийн мэдээ артиклуудаас ингээд оруулсан байх нь их байдаг учраас тиймэрхүү юмнууд уншиж байгаарэ гэдэг. Тэгээд интернетээс ер нь хайгаад үзвэл заавал үнэтэй гэхгүйгээр ер нь олддог. Тэгээд утсан дээр Flipboard илүүтэй нэг тийм аппликейшн байдагсан чинь. Тэр болохоор яг орчин үед тренд болж байгаа мэдээнүүдийг ингээд явах боломжтой байдаг. Харах тийм. За, сонсогч нартай хандаж хэлэхэд манай подкаст яг 30 минутын хугацаанд маш хурдан гол зүйлээсээ эхлээд тэгээд чухал зүйлүүдийг та нарт хүргээд тэгээд 30 минутанд дуусдаг байгаа. Дуусны дараа бас юм байж магадгүй мэдэхгүй байна. Ийцэн 30 минут та нартай хамтаа бид нэр ерөөсөө зочноод бүрэн танилцуулаагүй хэлсэн. Тэгэхээр одоо өөрийгөө сайхан дэлгэрэнгүй чөлөөдөг сонсогчтой танилцуулаач. За, сайн мэцхан намайг Намунго гэдэг. Одоо Шинэ Монгол сургуулийн 12-ийн 2 дугаар анги. Тэгээд 1-р ангиас эхэлж Шинэ Монгол сургуульд сурсан. Тэгээд 1-р анги гэдэг нь яг нэг баг сургуулийн 6 настай. Баг сургуулийн 1-р ангиас эхэлж сурсан. Тэгээд миний хувьд гэх юм бол өчигдөрхөн өглөө ингээд хараар их сургууль тэнцсэн гэдэг
баярт мэдээг сонсоод одоо л шокнаас гараагүй байж байна. Тэгээд тий өөрийгөө илүү дэлгэрэнгүй танилцуулах юм бол ер нь одоо драмын дугууланд явдаг. Тэгээд өөрөө жүжиглэх их сонирхолтой, ер нь урлагийн талуудад их сонирхолтой. Гэхдээ мэрэгчлээ бол neuroscience буюу тарих судлалаар сурах гэж бодож байгаа. За. Яагаад энэ мэрэгчлийг сонгов? Чи одоо дөнгөж сургуулаа одоо төгсөж байгаа. Тэгээд ингээд яаж судлаа? Юу олж мэдээд юу чинь энэ мэрэгжил чиний сонирхлыг татсан бэ? Надад ер нь бол мэрэгчлээ сонгоход нэлээд хэцүү байсан л та. Яагаад гэвэл бүх юмнууд гоё санагдал тий. Эмчнэрч гоё харагдал, урлагч гоё харагдал. Ер нь бол үнэхээр хэцүү байсан. Тэгээд бараг саяхны хүртэл ерөөсөө ямар нэгэн юмыг илүү үцхгүйгээр ингээд явж исэн. Тэгээд мэрэгчлээ сонгохдоо болохоор надад ингээд нэг сонирхолтой санагддаг юм болохоор ингээд хүмүүс ингээд бүгдээрээ амар өөр өөр байгаа шүү дээ. Тэгэл хүмүүсийг хараад энэ хүн яагаад ийм юм бол энэ хүн яагаад надаас ийм ялгаатай юм бол гээд ингээд хүмүүс яг яаж боддог, яг хүмүүсийн тарих яаж ажилтдаг нь амар санагддаг гэсэн гоё. Тэгэд ер нь би тэрийг судлаад үзвэл надад сонирхолтой санагдаж байгаа юмыг судлаад үзэх юм бол ер нь тийм мэрэгжил байвал ямар юм болоо гэж бодсон. Тийм учраас ер нь энэ мэрэгжлийг одоо сонгох байх гэж бодож байгаа. Чи тэгвэл ирээдүйдээр нь л одоо дараагийн сургуулаа төгсчөө 5-10 жил ч юм уу те. Тэр нь бол тарихныхаа мэрэгчлэр ингээд ажиллаад явна гэж босон гэсэн бодлоо. Тийм, одоохондоо ер нь тэгж бодож байгаа. Гэтэ яг сайн мэдэхгүй байна. Тэгвэл яг хараар жишээл эхний жилээ дуусгачаал яг нарийн мэрэгчлийг сонгодог шүү дээ. Тэгэл ер нь бол бодол хизээч өөрчлөгдөж магадгүй. Бас би яг ингээд тэрийг өөрчлөгдлөө гээд ингээд өөрийгөө нэг юмд заавал бариад байхгүйгээр илүү сонирхлоор явна гэж бодож байгаа. Юу түрүүн бусад хүмүүс яагаад ийм маш сан гаргах юм бол яагаад юм бэ гэдэг. Өөрийнхөө тухайд. Өөрийгөө ямар хүн гэж бодож чинь яаж чи тэр сэтгэл хөдлөлөө өдөртөө. Би бол харуултад ингээд чам шиг бэлтжижсэн болоо дундаас заа би барах юм болий гэдэг. Сэтгэлээр унаад болох байсан. Гэтэл энэ бол ингээд хэсээд тэнцсэн хариуг аваад бас амар тийм тайван сууж байгаа байхгүй. Би байсан бол орилаад дэрэн дэлхийр зарлаа бөө юм болчихоо. Чи өөрийгөө ямар хүн гэж боддог вэ? Зааш. Миний хувьд ер нь бол харагдаж байгаа нэг амар нээлттэй хүн биш. Гэхдээ нээлттэй хүн биш ч гэсэн яг ингээд ойр дотны хүмүүстэй бол амар санаа тавьдаг. Тэгээд яг баг зэрэг ер нь бол имзэглдэг. Гэхдээ тэрийг нэг харуулдаггүй. Тэгээд ер нь бол тиймэрхүү хүн. Ер нь хамгийн одоо ингээд бэлтжээ хавтаж ч юм уу те эсвэл ахлах сургуультаа сурж явах ч юм уу ер нь бол ингээд драмын дуулан чи айгүй олон юмд явж үзсэн байж тээ. Тэгэхээр хэцүү бэрхшээлүүд чи юу байсан бэ? Ер нь тэрнийг яаж хэцүү болгодог ингээд те хэцүү биш болгодог байсан бэ? Тийм ер нь бол олон юмд явах юм бол мэдээж цаг бол нэлээд хүндрэлтэй байдаг. Яг ингээд бүх юмнууд хавцчдаг. Тэндээс нэг хүн надаар нэг юм хэлэх гэвсээд байдаг. Гэрээс ээж дуудаад байдаг тий. Би хичээлээ хийх хэрэгтэй байдаг. Тэгэхээр тэр л ер нь бол хэцүү байсан болов. Ер нь зөвхөн надад ч биш ер нь хүүхдүүдэд бүгдээрэнд нь бас тулгардаг хамгийн том асуудал байх гэж бодож байна. Тэгээд тэрийг шийдэхэд бол яг бас нэг lag шийддэг юмч байхгүй. Гэхдээ зүгээр ингээд аль болох хамгийн чухал гэсэн юм төрүүлж хийгээд тэгээд бусдаа аль болох ингээд за дараа нь тийзээж болох уу гэж ч юм уу ингээд ойлголцохыг хичээдэг байсан. За одоо англи хэлээ сайн хичлээ. Шалгалтуудаа сайн өгчлөө. Энэний дараа юу ирдэг вэ? Миний санаж байгаагаар бол эссе гэдэг нэг юм ирсэн байна. Тэрний хэлээр яаж юу битсэн бэ? Юу чухал байсан бэ? Яасан бэ? Эссе болсон. Амар том мангас байсан. Ингээд амар гоё юм бичих хэрэгтэй юм шиг санагдаад байсахгүй. Тэгсэн хүртлээ ингээд юу бичих юм гэдэггүй. Ингээд би яагаад онцгой юм бэ гэж бичих хэрэгтэй мөртлөө би юу н онцгой юм уу? Өөртөөгөө ингээд тийм. Эсэний санааг олох хэцүү байсан. Санаагаа олоо гэхэд тэрийг цаасан дээр болгох хэцүү байсан. Тэгэд ингээд би ерөөсөө амар хэцүү байсан болохоор хийхгүй л яваадсэн. Яг юу бичих юм мэдэхгүй юм чи яаж бичих юм те. Тэгж боддоос ахгүй юу. Гэтэ ер нь бол яах хэрэгтэй вэ гэвэл юу бичих юм мэдэхгүйсэн ч гэсэн бичих хэрэгтэй байлээ.
Зүгээр л ингээл зүгээр л гаргаад юу ч хамаагүй өвч. Тэгэл тэрийг өөрчлөл. Тэгээд би яг бичхээс өмнө эсэний тухай ер нь номнууд уншсан л та. Иймэрхүү эсэнүүд зүгээр эдэг ч юм уу. Нэг тийм юм унших гэж бодсон байхгүй юу? Тэгсэн чинь яг юу гэсэн бэ гэхээр ер нь чиний талаар чамаас өөр бичиж чадах хүн байхгүй шүү дээ. Тэгээд юу бичих нь чухал биш яг яаж бичих нь чухал гэж юу нэсэн. Тэгээд миний эсэний хувьд гэх юм бол аль болох өмнө нь бичээ явж исэн ч гэсэн ингээд тэр эсээ ерөөс таалагдахгүйсахгүй юу. Тэгээд би бараг 12 сарын 23 мөрөнд ч юм уу бүр бараг хугацаа болохоос нэг 7 хоногийн өмнө ч юм уу шинэ эсээ эхлүүлсэн. Тэгэл ингээд нэг кафед суугаад яг ингээд зүгээр ингээд бичсэн. Тэгээд тэр үед болохоор ингээд зүгээр ингээд гэрээсээ гараад талхаад явжгаад тэгээд яг ингээд надаа ямар ч төлөвлөгөө байхгүй ямар ч хийх ёстой юм байхгүй таа гэхэд би юу хийх вэ гэдэг нэг тийм бичсэн байхгүй юу. Тэгээд тэрийг яг ингээд аль болох ингээд тэр уншиж байгаа хүн яг миний толгой дотор орсон юм шиг мэдрэгдэхээр бичхийг хичээсэн. Тэгээд яг тэр дундаа яг өөрийн сонирхолтой юмнуудаа оруулаад тэгээд нэг тиймэрхүү байдлаар эсээгээ бичсэн. Тэгээд бараг хугацаанд болсон болохоор яг нэг хүмүүсээр засуулж чадаагүй бараг ганц хоёр хүнд уншуулаад тэгээд явуулсан. Гэтэ яг уу дажгүй яг ингээд өөрөө тэрэндээ сэтгэл хангалуун байсан болохоор. Одоо бас тэнцэл байна тийм. Юу ч байхгүй, ямар ч төлөвлөгөө байхгүй үедээ юу хийх вэ гэдэг яг одоо хариулаад өгч байна. Тэн дээр юу гэж хэлсэн бэ гэхээр ингээд би ингээд өвлийн өдөр ингээд гараад явж байгаа. Тэгээд ингээд би ингээд автобусан цуулаа заяа. Яг ингээд хаашаа явах нэг чухал гэж зүгээр л туулж байгаа зам нь чухал гээд тэгээд ингээд тийжээд ер нь автобусан цугаа явсан заяа. Тэгээд ингээд нэг кафед очоод ном уншсан. Тэгээд явж байгаад ингээд фэйсбүүкээс яг ингээд киноны дүрийн сонгон шалгаруулалт явж байгаа гэсэн юм хараад тэгээд яг тэрэн дээр очоод про бөгөөд тэгээд яг ингээд бүх чадлаа гаргаж байгаа. Яг нэг тиймэрхүү үйл явдал бичсэн. Үйл явдал нь бол тийм. Гэхдээ үйл явдал нь их чухал биш л дээ яг ингээд бичсэн хэв маяг нь арай чухал байсан гэх юм. Яг ер нь өөрийнхөө толгой дотор болж байгаа юмнуудыг айгүй их бичсэн. Тийм. Тэгэхээр миний ойлгож байгаагаар би бол ингээл амар сүртэй ингээ кино шиг юм бичдэг. Бичих ёстой гэж боддог. Байсан чи яг сайн чинийхийг сонсоод арай л энгийн болчлаа л доо. Тэгэхээр чинь энэ Харвардд тэнцэн гэдэг чинь тийм энгийн зүйл юм. Энгийн зүйл шүү дээ. Яг миний амьдралтаа сонссон хамгийн том мэдээ. Гэтэ яг ингээд өөрийгөө харуулхад бол яг би энгийн хүн тэгээд яг нэг амар онцгой би дэлхийг аварсан гэдэг юм бичээсээ илүү энгийн юм бичмээр санагдсан. Тийм учраас ер нь бол хийж бичсэн. Яг зүгээр өөрийгөө л харуулахыг хүссэн юм уу тэр хэсгийг. Чи өөрийгөө харуулслаа. Харвард харин чамайг яагаад авсан гэж бодчих. Харин тийм энэс өмнө хэдэн сургуульд өгөөд хэдэн тэнцсэн бэ? Тэгээ яагаад Харвард чамайг авсан бэ? Би өстэй ер нь нэлээд олон сургуульд төгсөн. Ер нь бол одоо ойролцоогоор бараг Common App-аар 20 сургууль явуулдаг байхгүй. Тэгээд 20 сургуульд явуул гэж зөвлөдөг. Тэгэхээр ер нь бол нэг тиймэрхүү олон сургуульд явуулсан гэж болно. Тэгээд тэрнээс ганцхан Харвард тэнцсэн. 3 сургуульд waitlist-энд орсон. Тийм. Ганцхан Харвард. Тэр тэнцээгүй сургуулиуд донд нь ямар сургууль вэ? Тэнцээгүй гэх юм бол өөр Yale, Brown гэх юм. Яг нь тэрнээс бас зүгээр бас Amherst ч юм уу, Swarthmore ч юм уу, liberal arts сургуулиуд гэсэн бас байгаа. Дандаа Ivy League-ийн сургуулиудад гэсэн юм шүү дээ хийхдээ. Тийм Ivy League-ээс 6 сургууль төгссөн. Тэгэл Harvard яагаад чамайг авсан гэж бодсон. Тэр хэлсэн нь ер нь хэлдэв юм уу? Үгүй шүү дээ. Хүүхд толгойн гэх юм бол хэцүү шүү дээ. Миний бодлоор зүгээр Harvard-ийн хайж исэн хүнд нь л арай илүү төгссөн юм уу гэж бодож байна. Тэрнээс биш тэнцээгүй хүүхдүүд нөх муудаа тэнцээгүй гэсэн юм байхгүй бах. Бүгдээрээ л лаг хүүхдүүд байсан бах. Надаас таг хүүхдүүд ч бас байсан бах. Тэгээд яг тэгээд яг бас миний ярилцлага баг зэрэг нөлөөлсөн байж магадгүй гэж бодож байна. Яг Харвард бус сургуультай харьцуулахад ярилцлага нь нэлээд чухал юм шиг санагдсан. Тэгээд миний ярилцлага болохоор яг нэлээд дажгүй явчих шиг болсон.
Тийм. Ямар асуулт? Тэгэл зүгээр миний талаар гэх юм уу тэгэл өөрийгөө танилцуулаач гээл тэгэл ямар хуу хичээлээс гадуур хүлээж танд олцдог вэ? Яагаад тийм хийдэг вэ юм? Ингээл асуултууд байсан. Энд бэлдсэн юм. Бэлдсэн. Яаж? Ер нь ямар хуу асуултууд байж болохыг гээл чагсаалт гаргаж байгаа. Тэгэл бүгдээрэнд нь хариулж үзсэн. Өмнө нь бас нэг сургуульд ярилцлага өгсөн байхгүй юу? Гэтэ тэрэнд нэг сайн бэлдэхгүй яг би өөрийгөө мэдх юм чинь ингээ орсон чи яг ингээд асуулт асуусан чинь бараг нэг ганц хоёр өгүүлбэрээр хариулаад яг тэр үедээ амар тулгамдсан. Тэгээд дараа нь нэлийн сайн бэлтгэж орсон. Тэр бүх асуултуудаа эхнээс нь яг ингээд илүү дэлгэрэнгүй хариулт олох гэж хичээсэн. Ер нь бол өөрийнх нь талаар л ярьсан юм биш үү? Тийм, ер нь бол өөрийнх нь талаар. Дэлгэрэнгүй. Хэр удаа өнгөрсөн? 30 минут. 30 минут. Тэрэн дээр би тэр багш нар нь асуусан болов уу гэж бодож байна. Чи ирээдүйд юу хийх вэ? Чиний мөрөөдөл юу вэ? Миний мөрөөдөл гэх юм бол би зүгээр яг үндэ бол аз жаргалтай баймаар байна. Тэгээд иргэн тойронд байгаа хүмүүсээс аз жаргалтай болгомоор байна. Яг хөө тэрэнд хүрэх зам гэх юм бол мэдээж хүссэн мэрэгчлээ эзэмшээд тэгээд бас аав ээжээрээ бахархуулаад тэгээд бас олон хүмүүст туслахаар тийм нээлт хийвэл үнэхээр сайхан байх болно. Сайн дээр хэлжсэн аав ээжийнхээ бахархуулаад гээд аав ээж чинь юм уу ойр дотныхан чинь энэ хугацаанд чамайг яаж дэмжиж ирсэн бэ? Чи тэднэртэй хандаж юу вэ? Манай аав ээж бол намайг үнэхээр ямар ч үед дэмждэг байсан. Өөр жоохон байхаас л ингээд би олимпиад ордог гэсэхгүй юу? Бага бахта тэгээд тэгэхэд л аав жишээлбэл одоо бараг 7 хоног болох олимпиад болно. Тэгээд аав тэр болгонд нь хүргэж өгнө. Тэгээд медаль авчвал дөнгөж уралданд хүргэж өгнө. Тэгээд мандатын хүртэл авч өгнө. Ер нь бол бид нарыг бүхэл талаас нь дэмждэг. Тэгээд ер нь бараг бүхэл зүйлийг бид нарын төлөө хийдэг учраас ер нь бол аав ээжтэй маш их талархдаг. Хизээч төлж чадхааргүй ачтан гэж боддог. Тэгээд тэднэрт хандаж гэх юм бол хийж өгсөн бүх зүйлд чинь баярлалаа. Хайртай шүү. Тэгээд өөрөө сайхан амьдраад бас та нарыг сайхан амьдруулад, сайхан аялуулад тийм сайн болно. Яг тэр Harvard-д орно гэдэг чинь ээж аав чинь тийшээ аялах хаалга нь ингээл нэгсэн гэсэн үг шүү дээ. Ер нь бол одоо ингээд шалгалнаа бэлж байгаа тий чи ингээд 10 дугаар ангиас хойш шалгалтаа бэлж байгаа. Чиний ингээд ер нь нэг өдрөө чи ингээд нэг скежюл тий. Ер нь юу байдаг вэ? Тэр амар сонирхолтой шүү. Harvard би бас айгүй тийм Harvard оюутнуудын нэг өдөр гэсэн тиймэрхүү бичлэгүүд айгүй үзэгддэг байхгүй юу? Тэгээ чиний хувьд одоо ингээд бэлж байгаа явц чинь ямар байсан? Нэг өдөр иддэг байсан уу? Хөөс. Би ер нь бол нэг нойр хоолой хасдаг хүн биш. Яа, зайлшгүй байх ёстой зүйл гэж боддог. Тийм учраас ер нь бол харин ч баг идэхээс илүү их иддэг байсан. Тэгээд нэг өдөр гэх юм бол одоо өглөөнөөс эхлээл аваа. Тийм. Ер нь хичээлдээ яваал тий. Надад л нэг бас өдрийнхөөс нэг ялгаатай байгаагүй юм шиг санагдаж байна. Хичээлдээ яваал тэгэл одоо хичээлийн дараа явдаг дугуулангуудтай явлаа, ирлээ, дүүнэрээ харлаа. Тэгээд ингээд гэрийн даалгавраа хийх цагаа бол яалтчгүй жоохон багасгасан. Тэгээд тэрнээс илүүтэйгээр илүү их зорж байгаа юм руугаа юмаа хийжсэн. Тэгээд би болохоор орой суудгүй, орой айл болох хэрэг дунтаа. Тэгээд өглөө үүрээр босоод ер нь 4-5-гийн босоод юмаа хийх хичээдэг. Тэр нь надад айгүй амар идэг. Яг ингээд өглөө толгой их сэргийг байдаг гэх юм уу. Тийм болохоор ер нь өглөө босоод юмнуудаа хийдэг ус. Тэгээд яг уу сургууль дээр бас завтай үедээ бас юмнуудаа хийн. Тэр нь олимпиадад ордог байсан гэж байна шүү дээ. Тэр чинь хизээ бол үргэлжилсэн. Тэгээд үргэлжлүүлээд яваад байсан юм уу, зогсоосон юм уу яа. Би болохоор бүр бараг нэгээс л орсон. Нэг тэгтээ айгуугийн олимпиадад орж үзээд тэгээд нэмэгдсэн ч алт тавцаахгүй юу. Тэгээд нэмэгдсэн ч л авдаг юм байна шүү.
хатарцаахгүй. Тэгээд тэгсэн чинь ээж аав олимпиад бүр оргээд тэгээд математикт ороод тэгээд 8 дахь анги хүртэл 8 дахь ангиад төгслөө орсон юм болов. Ер нь математикт орж байсан. Тэгээд дунд ангидаас физикт бас орсон. Тэгээд яагаад болсон бэ гэх юм бол уг нь бол анх ээж аав надаа болох уу гэж санал болгосон байхгүй юу. Тэгээд би болохоор үгүй гэжсэн тэр үед. Гэтэ яг тэр үед них олимпиадтай дуртай биш зүгээр ингээд надаа өсөлдөх амар сонирхолтой байхгүй юу. Хүүхдүүд миний урд дараад ахаар нэг дармаар санагдаад идэгсэхгүй юу. Тэгээд тэрний илүү сонирхолтой байснаас биш яг математикт них амар дурлж байгаагүй мэдсэн. Гэтэ яг хоо дургуйч биш. Зарим үедээ дуртай. Гэтэ них амар дурлдаггүй байсан. Тийм учраас өөрийгөө илүү нэг хэрэгтэй байна гэж бодсон. Би яг юунд сонирхолтой байна ингээд. Тэгээд тэр үеэс ингээд зөвхөн хичээлээ хийгээд байдаг байсан бол арай олон юмд орж үзэх хичээсэн. Дуулангууд амар их орсон. Тэгээд маш олон зүйлд туршиж үзсэн. Тэгээд тэрэндээ ерөөсөө харамсахгүй байгаа. Маш их баяртай байгаа. Тийм. Тэр ер нь надад амар чухал байсан юм шиг санагддаг. Сайн чадахгүй ч гэсэн яг туршиж үзсэн юмнууд айгүй их хэрэг болсон гэж боддог. Ерөөдөө ингээд бэлтээд явж яах чинь чамд ер нь ер нь бие дааж яддаг эсвэл багш нартайгаа ингээд айгүй банк нүддэг тиймэрхүү байсан уу яг тийм эсвэл найзуудтайгаа ч юм уу те нэг одоо study partner тиймэрхүү байсан уу яаж бэлтсэн бэ? Ер нь л бие дааж бэлтдэг байсан. Юун дээр ч юу олимпиад олимпиад бол багш нартайгаа суудаг байсан. Тэгэл хүүхдүүд хамт бэлтэж байгаа хүүхдүүдтэйгээ мэдээж суuna. Тэгээд тийм олимпиадд бол алтан гэрэлгч надад амар тусалж байсан. Ингээд хамт байхад бол яг л аав шиг санагддаг байсан. Би ингээд бараг ганцаархнаа ингээд хичээл ширээн дээр сууж идэг байсан хгүй өрөөнд нь. Тэгээд ингээд орой хичээл хийгээ суугаад тэгээд ингээд багш хичээл заах гэж явчихаар ингээд заримдаа ядраад бүр унтцсан байдаг байсан хгүй. Тэгсэн чинь сэрээгээл чиний дуртай дууч юу ингээд сонсгоод тэгээд алтан гэрэл агш бол амар гоё агш байсан. IELTS-тэй бол тэрэнд бол ер нь ганцаараа бэлдсэн. IELTS-д бол бас 2 сар курс цусан. Тэгээд ер нь бол би дагаал юм хийдэг гэсэн тэр бодлоо. За энэ магадгүй сүүлийн асуулт баг. Шалгалт өгөх хүртэл байсан сэтгэл зүй, өгсний дараах сэтгэл зүй, тэгээд тэнцсний дараах сэтгэл зүй. Энэ бүхэн яаж өөрчлөгдсөн бэ? Юу бодогдож байх юм? Шалгалт өгөх хүртэл бол ингээд яг шалгалтандаа 100% анхаарлаа төвлөрүүлдэг гэсэн хэвгүй юу? Яг тэрийг сайн оноо авчих юм бол бүх юм болчих юм санагддаг гэсэн. Тэгэл бус юм нэг чухалч гэж анзаарахгүй ингээд шалгалтаа л амар их нүддэг байсан. Гэтэ шалгалт өгсөн ч гэсэн яг нэг сайн оноо бусдаас нэг онцгороод байх оноо аваагүй байхгүй юу? Тэнгүүт ингээд одоо дараагийн юм бүр амар чухал болчих штеп. Шалгалтаа сайн өгөөг бол эсийгээ буурлаа гэж хэрэгтэй штеп. Тэгээд тэр үед бол эсийн дээрээ маш их анхаарсан. Тэгсэн мөртлөө чадахгүйсэн болохоор бүр амар сэтгэлээр масан. Тэгээд тэр үед бол ингээд аав ээж бүр ингээд надад айл болох цаг гарах гэж чигээд ингээд дүүнэрч хажууд байх юм бол хэцүү ингээд аавынхаа офис цугаа хийгээл маш их миний өмнөөс хичээгээд байгаа юм шиг би тэгсэн чинь юм бичиж чадахгүй болохоор бүр амар хэцүү санагдчихсан. Тэгэл одоо өргөдлөө явуулчихлаа штэ. Тэгсэн чинь хийх юм байхгүй болцсон хгүй. Тэгээд ингээд одоо хүлээхлүүлсэн. Тэгээд бас тэр үед ингээд уг нь дууссан юм шиг мөртлөө илүү сайн хийж чадах байсан да гэж бодоод тэгэл хариугаа хүлээгээл төгшөөд бас хэцүү байсан. Тэгсэн чинь одоо тэгээд нэг хариунуудаа эхнээсээ сонссон шүү дээ. Тэгээд ингээд сонсон чинь дандаа үгүй гэсэн хариу ирээд би тэгээд би энэ жил явахгүй нэ гэж бодсон. Тэгээд тэр үед яг надаа нэг муухай санагдахаас илүү ингээд би дутагдaltaй болоод намайг аваагүй бах. Гэтэ амар олон хүмүүсийн урмыг хуулах бахтай гэж бодож байсан. Тэгээд өчигдөр нилийн олон сургуулийн хариу гараад IELTS-ийн тэгээд
бас ихнээс нь үзэл үгүй гэл яг Харвардыг сүүлээсээ хоёрт үзсэн баха. Тэгэл харсан чинь бүр итгээгүй. Яа. Тэгэд бүр ингээд хараад хит удаа тэрийг рефреш хийж үзээд тэгээд бүр итгэхгүй тэгээд дараа нь ингээд хүмүүс хэлснэ. Энэ ер нь зөв ба. Алтагийн өрөөд ирэх юм шиг байгаа гэж. Ер нь итгэхгүй л байгаадсан. Аха. Тэгээд одоо л барыг итгэж эхэлж байгаа нөгөө нэг манай ярилцлага авсан хүн бас над руу холбогдоод баяр үргээгээд бас надтай ярилцаад Харвардын талаар асууж байгаа шүү гэдэг. Тэгээд одоо л барыг итгэж эхэлж байгаа. Амар мэдрэгдэж шít бүр. Чиний мэдрэмж. Ойлгоч бүр. Хамт. За болоо. Тэгэхээр хэдүүлээ чамайг Харвардад сурж явах үед чинь юм уу? Төгсөөд ирсний чинь дараа дахиад энэ подкастаар уулзъя гэж бодож байна. Тэгээд энэ удаагийн дугаараа энэ хүрээд өндөрлөё. Сонсогч нартай хандаж хэлэхэд дараагийн дугаарт ямар хүнтэй уулзмаар байгаа, юу асуумаар байгаа талаараа яг доотлын комент хэсгээр бичээрэй. Мөн сэтгэлээ үлдээгээрэй. За баярлалаа. Өнөөдрийн оролцсон зочиндоо бас ярилцлага өгсөнд баярлалаа. Баярлалаа. За дахин баяр хүргэе.